Амрын гэрийн үзэгчдээ цагдаагийн байгууллага алба хаагчдын үйл ажиллагаа гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг бэлтгэн хүргэдэг Амрын гэрийн нэвтрүүлгийн ээлжид шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Цагдаагийн байгууллагад 2021 онд 25429 гэмтрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 2365 хэрэг буюу 10.3%-аар буурсан. Харин заллах гэмтргийн тухайд 6558 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 53.6%-аар өссөн буюу нийт гэмтргийн 25.3%-ийг эзэлж байна. Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар заллах гэмтргийн нөхцөл байдал болоод уг гэмтргийн хохирогч болохгүй тулд иргэд юуг анхаарах ёстой? Мөн цагдаагийн байгууллагаас заллах гэмтргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил арга хэмжээ зохион байгуулж хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. 2021 онд цагдаагийн байгууллага бүртгэгдсэн нийт гэмтргийн 6672 буюу 24.5%-ийг заллах гэмтрэг эзэлж байгаа. За энэ 6000 гаруй заллах гэмтргийн дотроос 1000 орчим гэмтрийн цахим орчинд үйлдэгдсэн гэмтрийг бүртгэгдсэн байгаа. Энэ одоо юутай холбоотой вэ гэхлээр зэрэг олон улсад гаргасан цад тахлын улмаас иргэд цахим орчинд одоо цагийг өнгөрүүлэх хугацаа нэмэгдсэн. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд захимаар буюу интернет орчинд ажил үйлчлэгээ явуулсантай холбоотой заллах гэмтрийг цахим орчинд үйлдэгдсэн заллах гэмтрийн тоо нэмэгдсэн. Тэгэхээр одоо тоо баримт статистикаас авч үзэхэд заллах гэмтрэгт өртөж байгаа хохирогчдын дийлэнх нь буюу одоо 20-оос 50 насны иргэд одоо 50% нь эзэлж байгаа. Мөн энэ төрлийн гэмтрийг үйлдэж байгаа этгээдүүдийн 49% нь эмэгтэй, 51% нь эрэгтэй хүмүүс үйлдэж байна гэсэн тоо баримттай судалгаагаар авагдсан байна. 2021 онд үйлдэгдсэн заллах гэмтргийн 60 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Иргэдийн цахим орчны хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байгаа учраас гэмтрэг үйлдэж байгаа этгээдүүд энэхүү орон зайг ашиглан бусдыг хохироосоор байгаа юм а. Санхүүгийн заллин луврын шинжтэй гэмтрэгийн улмаас иргэд байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 орчим тэрбум төгрөгт хүрч байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 он гарсаар 13 тэрбум төгрөг давж жил ирэх тусам өссөөр байна. Заллах гэмтргийн 87.1% нь санаатай хэлбэрээр бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглах, хуурч мэглэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах, биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг. За тэгэхээр заллах гэмтрийг одоо судалгаа хийж үзэхэд бол 15-16 онуудад бол одоо ихэвчлэн визний зэллэн гэж бүртгэгддэг байсан. Одоо гадаад улсад ажиллаж уучлан сургалтанд хамруулж өгнө гэх мэтлэнгийн заллах хэрэгүүдийг бүртгэж ирсэн. За 2017 онд шинэ эрүүгийн үйл хэрэгцэнтэй холбоотойгоор шинэ төрлийн гэмтрэгүүд бүртгэгдэж эхэлсэн. Одоо сүүлийн жилүүд буюу 2020-2021 онуудад бол одоо цахим орчинд үйлдэгдсэн заллах төрлийн гэмтрэгүүд ихээр бүртгэгдсэн байна. Үүний дотроос одоо авч үзэх юм бол одоо гадаад улс руу мөнгө шилжүүлэх, бараа материал захиалах, онлайн шопоос бараа захиалах, интернет банкар бус руу мөнгө шилжүүлэх гэх мэтийн заллах хэрэгүүд бүртгэгдсэн байна. За 2017 он чинээр батлагдсан эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 11-ийн 3 дахь хэсэгт заллах гэмтрэг зүйчилж өгсөн байгаа. За тэгэхээр санкцийн хувьд бол одоо 6 сарын баримтлагаас 12 жилийн хорих ял хүртэл санкцтай байдаг. Зарим гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаардаж эрүүгийн хэрэг үүсгдэг бол заллах төрлийн гэмтрэг ямар нэгэн байдлаар хохирлын хэмжээ шаарддаггүйгээрээ онцлогтой. Монгол Улсын эрүүгийн хуулийн 17-гийн 3 дугаар зүйлд заасан заллах үйлдэл нь ямар нэгэн хохирлын хэмжээ шаарддаггүй. Бусдын өмчлөлт байгаа зүйлийг л ямар нэгэн хууль бус аргаар хуурч мэхлээд авчихсан бол энэ төрлийн гэмтрэг болж бүртгэгддэг. За би фэйсбүүкээр ер нь сошиал орчинд их
байдаг. Тэгээд гэрээсээ гарах боломжгүй одоо хүүхдээ авдаг эмэгтэйчүүд одоо гэртээ байх хугацаанд одоо энэ сошиалар маш их бараа худалдаа авч юм тийм ээ. Түркиээс гадаадаа Солонгосоос гээд олон хүмүүс одоо ингээд онлайн шопинг зөндөө их онлайн шопинг одоо Instagram, Facebook бот дээр байж тэднээс одоо итгээд өөрсдийнхөө одоо ингээд тодорхой хэмжээний мөнгөөр ингээд бараа захиалдаг. Тэр нь одоо ингээд эмэгтэйчүүдийг одоо ингээд зөндөө олон хохирож байгаа тохиолдол сонссон. Энэ удаа өөрөө яг энэ тохиолдлын хохирч нь болчиход ингээд нэр гомдолтой байж гин. Одоо тэгээд эргээд холбогдох газар байхгүй ялчгүй цагдаагийн байгууллагад ингээд холбогдсон мэдээлэл өгч байна. Цагдаагийн байгууллагаас гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой нарийн судалгаа шинжилгээний үндсэн дээр нөлөөллийн аян арга хэмжээг шат дараатаагаар зохион байгуулдаг. Гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал үүсэх эрсдэл, учрах хохирлыг таниулах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, заллах болон цахим гэмтрэгт өртөж болзошгүй иргэдэд анхааруулах зорилгоор 2019 онд ятгах тусам нэгтэл 2020 онд нэгтлэх тусам аюулгүй ятгах тусам нэгтэл 2 аяныг цагдаагийн ерөнхий газар Монгол банк банкуд хамтран зохион байгуулсан бол үүний үргэлжлэл болгон ятгах тусам нэгтэл 2021 аяныг дээрх байгууллагуудын оролцоотойгоор 2021 онд амжилттай зохион байгуулсан. 2022 оны эхний 2 сарын байдлаар заллах гэмтэрэг улсын хэмжээнд 2360 бүртгэгдсэн өмнөх оны муу үетэй харьцуулахад 2.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс манай хаан уул дүүрдэх цагдаагийн газрын 1-р хилтэст 51 гэмтэрэг бүртгэгдсэн нийт гэмтэргийн 31.5%-ийг буюу үүнээс захим заллах гэмтэрэг 72.5%-ийг эзэж байгаатай холбогдуулан манай цагдаагийн хилцээс дүүргийн прокурортой хамтран уг гэмтэргээс урьдчилан сэргийлэх аж ахуй нэгж байгууллагын оролцоог идэвхжүүлэх зорилгоор 3 сарын 1-ээс 5 сарын 1-ний хооронд 60 хоногийн хугацаатай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Ийм дэргэд та бүхний захим орчинд худалдан авалт хийхдээ тухайн байгууллагын сайтар судалсны үндсэн дээр төлбөр тооцоог шилжүүлэх, худалдаа авах гэрээ байгуулж заллах гэмтэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Гэмт этгээд нь эд хөрөнгө хөслөх, зээл өгөх, авах, худалдан авах, ажил гүйцэтгэх, барьцаа, батландаалт, баталгаа, даатгал, идэвхжлэл, иргэний эрх зүйн гэрээгээр халахвчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж, иргэн аж ахуй нэгж байгууллагын эд хөрөнгө эсвэл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах зэрэг хэлбэрээр иргэдийг хохироож байна. Заллах хэмжээ бол хүний өөрийн л асуудлаас болох байх та. Ягаад гэвэл хүн залдаг хүн чи одоо өөрөө энэ хүнийг ингээд залжихад болох юм байна гэсэн тодорхой арга барилтай л байж таарч. Тэрнээс одоо энгийн бид нар бол мэдэхгүй шүү дээ ямар юм байдаг гэдэг. Яг яаж энэ хүнийг яах вэ гэхээр заллингийн нэмтэрэгч одоо өчигдрийн байдлаар мэдээгээр сонсож явахд бол юу ялаа ш. Айгу олон янз байд юм шүү дээ. Одоо интернет ямар юм гин одоо тэр юу мүүгээр тэгээд зүгээр бичгээр юугээр өдөө одоо тэр компьютер ер нь ихэвчлэн тэр нэг вебсайт матер чинь байд юм шүү. Ер нь тэгж яриад байгаа нь. Харин тийм учраас одоо яг заллин гэдэг чинь тухайн хүн одоо харьцаж байгаа хоёр хүн хоорондоо бие биенээ ойлголцож бие биентэйгээ ярилцах өөрлөсчээд бие биен дээр тохирцээж бие биендээ мөнгө өгч заллуулж байгаа шүү дээ мэдээж. Тэрнээс биш хий хаамаагүй хүнээс мөнгө өгөх бол хин ч өгөхгүй би л өгөхгүй нэрээ яг нэг хэлэхэд бол хуу хүн бол өөрөө цахим шилжээнд тэр мэдээллийг зөв үнэнг ялгаад тийм элдэ банзын холбоос руу орж бусдын үгэнд тийм анхны сэтгэлдээ хурдах байх хэрэгтэй гэж боддог. Нөгөө харьцаж байгаа талынхаа хүмүүсийг сайн тодруулах хэрэгтэй байх гэж бодож байна. Төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэх, бараа материалаа цахимаар худалдан авах нь цаг хугацаа хэмнэх давуу талтай хэдий ч нөгөө талаас иргэд хувийн мэдээллээ хамгаалах, гүйцэлийг хийхдээ давхар баталгаажуулж хянуур хариуцлагатай хандах нь чухал юм. Иргэд та бүхэн альва нийгмийн харилцааны талаарх болон хууль эрх зүйн мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх, өөрт зайлшгүй хэрэгтэй асуудлаар холбогдох байгууллагаас найдвартай их сурвалжтай мэдээллийг үндэслэн бусдад мөнгө болон эд хөрөнгөө шилжүүлэх, бараа материал худалдах, худалдан авахдаа тухайн иргэн аж ахуй нэгж байгууллагатай заавал холбогдох, тухайн хаягийг найдвартай эцгийг шалгаснаар заллах гэмтэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх юм. Заллагч таныг өөрт нь боломж олгох хэдхэн минутыг хүлээсээр байдаг учраас ятгах тусам нь нэгтэлж байгаарай. Та зүгээр сууж байгаад мөнгө олно гэдэгт итгэдэг үү? Заллах гэмт хэрэг нь хамгийн олон хэлбэрээр үйлддэг гэмт хэрэг юм. Хүмүүсийн амар хэлбэрээр амьдрах гэсэн ухран мөчөд хүслэн энэ гэмт хэргийн
үндэс суурь болж байна. Үнэгүй бэлтгэх зөвхөн холгоны хамханд л бий. Гэмт этгээдүүдийн үйлдэлийн арга сүлжээний бизнес нэрийг ашигладаг. Өндөр хүүтэй мөнгө амладаг, хуурамч суглаа зохион байгуулдаг, хуурамч захим хаяг ашигладаг, хуурамч газар үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт ашигладаг, гадны хөрөнгө оруулалттай компани нэр ашигладаг. Амрын гэрээ үзэгчдээ ярилцах цаг булангийн энэ удаагийн дугаарт хаан улд өргөдөх цагдаагийн газрын 1-р хилцээний Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн Ахмад Ринцэн оролцож байна. Таны энэ өдрийн амрын гэрээ? Амрын гэрээ. Тэгэхээр ер нь он гарснаас хойш заллах гэмт хэрэг ер нь хэр их бүртгэгдэж байна? Ер нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт ер нь хэр байгаа вэ? Заллах гэмт хэрэг өмнөх онуудад бодвол өссөн байна. 2021 оны 2 сарын тоо баримтаар бол 1662 гэмт хэрэг бүртгэгдсэн бол нийслэлийн хэмжээнд ч дээ. 2022 онд бол тухайн гэмт хэрэг нь 2.8 дахин өссөн байна. Тэгэхээр заллах гэмт хэрэг бол өмнөх онуудаас улам өсөд байна л гэсэн тоо баримтууд бол харагдаж байгаа. Хаан улд өргөдгийн цагдаагийн газрын 1-р хилцээний хэмжээнд болохоор өмнөх оны 2021 оны өмнөх үед бол 50 хэдэн гэмт хэрэг бүртгэжсэн бол энэ он 2022 оны 2 сарын тоо баримтаар бол 90 гаруй буюу 100-аад орчим гэмт хэрэг бүртгэсэн өмнөх оноос бас л өссөн байгаа. Энэ гэмт хэрэг өсснөөр тухайн гэмт хэрэг бүртгэж байгаа мөрдөн шалгах ажиллагаа явагдчихсны үр дүнд бол гэмт хэрэгүүд нь бол илрүүлэлт нь бол улам ахиж байгаа. Тухайн гэмт хэрүүдийн шийдвэрлэлт нь ч гэсэн ер нь бол агсан байгаа өмнөх онодоос. Тэгэхээр ер нь энэ төрлийн гэмт хэрэг гараад байгаа шалтгаан нөхцөл нь юу вэ? Ер нь сүүлийн 2 жил коронавирус цар тахлаас болоод ер нь бол нэлээд цахимжлаа шүү дээ. Тэгэхээр ер нь цахим заллан бас нэлээд түлхүү өсөөд байна. Энэ талаар. Захим улс хоорондоо ярилт бүгд ер нь захимжиж байна. Эннийхээ дагаад бас хорон уршиг бас байна. Эннээс шалтгаалаад одоо захим гэмт хэргийн ямар нэгэн зарын сайт, тэгээд Facebook, тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ашиглан бусдыг залилж мэхэлж байгаа үйлдэл байна. Тухайн этгээд нь болохоор өөрт байхгүй байгаа зүйлийг байгаа мэдээр бусдад зарж борлуулахаар хямд зах зээлийн үнэ ханшаас доогуур зарж борлуулахаар зар тавьснаар тухайн эдэнд нь тэрийг хямд үнээр авч бусдад үнд үнээрээр зарах ашиг олох сонирхлоор бусдаас тухайн этгээднээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар ханддаг. Тухайн этгээд нь тэрэнд нь нөгөө тухайн этгээд нь итгэл үнэмшил төрүүлж тухайн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр зарнаа. Хямд үнээр та авахгүй урьдчилгаа мөнгөө хийхгүй бол өөр нэг хэнийг нь зарлаа гэсэн итгэл үнэмшил төрүүлж өөрийн болон бусдын дансыг ашиглан мөнгөийг шилжүүлж авч залж байгаа үйлдэлүүд бол ихээр бүртгэж байгаа сүүлийн үед л. Тэгэхээр ер нь цахим залланд өртөж хохирсон иргэд маань ер нь цагдаагийн байгууллагад хандаад хохирлоо барагдуулах нь ховор өгдөг гэж үздэг. Энэ ч учраас иргэд маань бас ер нь бол цагдаагийн байгууллагад төдийлөн ханддаггүй баг. Яг цагдаагийн байгууллагад цахим залланд өртсөн иргэд маань хандвал олдох боломж нь ер нь хэр байд юм бол? Ер нь цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа чигүүрхтэй албаагчид бол бүгд тухайн гэмтрийг илрүүлэх, дасан зогсоох чиглэлээр бол мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохоор илрүүлэхгүй хэрэг гэж бол бодохгүй шүү дээ. Бүх хэрэгүүдийг л илрүүлэн тогтооно. Сүүл нь эцэслэн шийдвэрлэн хохирсон иргэдийн эрх шигыг хамгаалах үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бол ер нь бол илэрдэг. Захим гэмтэргийн илрүүлэх бол мөрдөн шалгах ажиллагаанд тухайн үе шаттай дараалтаа явагдаж жоохон цаг хугацаа зарцуулсан зарим хэрэгүүд бол байдаг. Тэгвэл богино хугацаанд ч гэсэн илрүүлж байгаа үйлдэлүүд бол байгаа. Тэгэхээр л иргэдүүл хохироод байгаа тэр үйлдэлийг л цагдаагийн байгууллага гомдол гаргасан бол цагдаагийн байгууллага гомдлыг хүлээж авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж тухайн гэмт хэрэг үйлдэлсэн зохих этгээдийг бол тогтоох, нотлох чиглэлээр нь ажиллагаа нэгээд эцсийн шийдвэрийн шүүх шийдвэрлэгдэж байгаа. Ер нь заллах гэмт хэрэг төртөж байгаа иргэдийн нас хөөсээр нь авч үзвэл ер нь ямар хүмүүс төлхөө энэ төрлийн гэмт хэрэг тохироод байна вэ? Хохирч байгаа иргэдийн яг сэтгэл зүйн ажлын байраар нь үзэх юм бол тухайн этгээд нь хуваараа бизнес эрхтэлдэг. Зарим нэг нь ажилгүй. Тим хүмүүс бол их хвчлэн хохирч байгаа. Нас үсээр нь үзэхээр бол их хвчлэн бол эмэгтэйчүүд байдаг. Насаар нь аваад үзэхээр бол 19-оос 20 насны 15-аас 20 насных нь бол 10% байгаа. 25-аас 40 насных нь бол 60% ихэнх хувь нь байгаа байхгүй. Үлдсэн хувьд нь болохоор 40-с дээш насны хүмүүс байгаад байгаа.
Энэ хүмүүс яагаад гэмт хэрэг үйлдээд байгаа хүмүүст нь бас насаар нь үзэхээр ажлын байраар нь эднэр үзэхээр судалгаа гаргаж үзэхээр бол ийм ба тухайн гэмт хэргийг үйлдэж байгаа хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүй хялбар аргаар мөнгө төгрөг олох санаа зорилготой. Ер нь бол анханасаа л заллий гэсэн санаа зорилго сэтэлтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэж байгаа. Зарим нэг хэсгээ нэг 10-аас 20% ч гэдэг юм уу тухайн үеиг нь бол ажил үүрэг гүйцэтгэх явцад тухайн үеийн гарч байгаа бэрхшээл шалтгаалж гэмт хэргийн одоо холбогдож болж байгаа үйлч гэсэн байдаг хүмүүс ч гэсэн байгаа. Та бид залгичид боломж олохгүй тулд тухайн бараа бүтээгдэхүүн болон эд хөрөнгө шилжүүлж өгч байгаа үедээ бичиг баримтыг нягтлан шалгаж тухайн этгээдэд тухайн тийм бичиг баримтыг бүрэн шалгасны үндсэн дээр л өмчлөлөө шилжүүлж өгч байх юм бол та бол залгичийн хохирч болохгүй нэ л гэсэн үг. За мэдээлэл өгсөнд баярлалаа. Энэ удаагийн дугаард хаанвал дүүрэгдэх цагдаагийн газрын 1-р хилцээний Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн Ахмад Ринцэн оролцлоо. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хүнд гэмтэрэгтэй тэмцэх хэлцээс нийслэл хотын нутаг дэвсгэрт сүүлийн 5 жилд үйлдэгдсэн дээрэмдэх гэмтрэг үйлдэж байгаа бүлэг этгээдүүдийг тогтоон тэдгээрийн гэмт үйлдэлийг эрүүгийн хариуцлагад татах хэрэг бүртгэлд Мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдж байгаа хэрэгүүдийг шийдвэрлэх чиглэлээр 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 4 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд Бугшмал бүлэг 2022 хэсэгчилсэн арга хэмжээг нийслэл хотын хэмжээнд зохион явуулан ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хүнд гэмтэрэгтэй тэмцэх хэлцээс Бугшмал бүлэг 2022 хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан явуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд 2 бүлэг этгээд холбогдох 5 хэргийг илрүүлэн ажиллаж байна. Илрүүлсэн онцлог хэрэгээс дурдах юм бол 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүрт худалдагчийн гарыг нь хүлж зодож бэлэн мөнгө гар утас зэрэг эзүүсийн дээрэмдсэн гэмт хэргийг 22 настай Б, 20 настай Д-наар үйлдсэн болохыг олж тогтоосон ба уг этгээдүүдийг дайчлан баримтлах явцад тухайн этгээдүүд нь дахин дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байхад нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлц, Сонгон айлхын дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцтэй хамтран дайчлан баримтлсан ажилласан. Улсын хэмжээнд 2022 оны эхний 2 сард цагдаагийн байгууллагад хулгайлах гэмтэрэг 1622 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1046 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс хувийн өмчийг хулгайлах 1388, авто тээврийн хэрэгсэл хулгайлах 27, халаасны хулгайн гэмтэрэг 181 тус бүртгэгдсэн байна. Сонгон айлхын дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн цэгийн орон байранд холгоо орж содор болон их хэмжээний эд зүйл алдагдсан дуудлага мэдээллийг Мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж Улаанбаатар хотод оршин суух хаягтай 23 настай Э үйлдсэн болохыг олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Өрн дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хаанвал дүүргийн цагдаагийн 1-р хэлцээний хэмжээнд иргэд ундаг дугуйг маш ихээр алдж байна. Ундаг дугуй алдагдж байгаа шалтгаан нь иргэд өөрсдөө хайхрамжгүй, цоожгүй, хяналтын камерын дор биш газруудад тавьснаас болж улгаачаад бол боломжийг олгож байна. Тиймээс иргэд та бүхэн өөрсдийн өмчийн ундаг дугуйг камерын хяналтын доор, хараа хяналтын доор цоочтой байлгаж байхыг цагдаагийн болоос анхааруулж байна. Иргэд та бүхэн өөрийн орон байр албан байгууллага болон хувийн өмчөө удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх, олон хоногоор амралт аялал зугаалгаар явах тохиолдолд найдвартай хаалга цоож цонхны хаалт хийх боломжтой тохиолдолд хяналтын камер тохиолдол суйрлуулах, мөн хөршийн хяналтын холбоогоо сайжруулж сэжигтэй тохиолдол бүрийг цагдаагийн байгууллагад мэдээлж хулгайлах гэмтэргээс урьдчилан сэргийлээрэй. Эрүүгийн цагдаагийн албанаас нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт биеийн үнэлгийг зохион байгуулдаг сав массажны газруудын хууль бус үйлдэлийг илрүүлэн холбогдогч этгээдүүдийг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-ын 6 дугаар зүйлд заасан биеийн үнэлгийг зохион байгуулах гэмтэрэгт эрүүгийн хариуцлагад татах гэмтэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор арга хэмжээ зохион байгуулан ажиллалаа. Арга хэмжээний хүрээнд хууль бус үйл ажиллагаа явуулсан 8 газрыг илрүүлэн зохион байгуулагч 10 этгээдийг Улсын ерөнхий прокурорын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А33 дугаар тушаалаар хариа дөрөвдөг цагдаагийн газарт шилжүүлсэн. Массажист нэрээр биеийг нь үнэлүүлж байсан 36 эмэгтэйг тогтоон эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан эрх ашгийг нь хангах чиглэлээр хууль зүйн тусалцаа үзүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Гэмтэтгээдүүд дуудлагаар биеийн үнэлэхээр ирсэн охид эмэгтэйчүүдийг олслон авч биед нь хохирол учруулан, нүцэглэн, дүрс бичлэг хийж хувь хүний нууц нэр хүндтэй холбоотой асуудлыг цахим орчинд байршуулна гэж айлган сүрдүүлж, эмзэг байдлыг нь далимдуулан иргэшээлтэд оруулан гэмтэргийн золиос болгодог байна. Мөн хохирогчдыг нийтийн болон түрээсийн байранд зорчих эрхийг нь хязгаарлан хорж, шөнийн цагаар бусдад хүчээр биеийг нь үнэлүүлэн, их хэмжээний ашиг олж, мөнгө угаах гэмтэргийг давхар үйлдэж байгаа нь тогтоогджээ. Энэ гэгч нь бусадтай бүлэглэн насан туршаагүй ээг энэ оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс хойш олон нийтийн сүлжээнд санхүү аавна гэх зарыг байршуулан хүчээр биеийг нь үнэлүүлсэн үйлдэлийг илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдогч этгээдийг шүүхийн зөвшөөрлгүй баривчилсан байна. Насан туршаагүй орхигчоор тогтоогдсон ээг Хүүсийн дэг ширхэг төрийн бус байгууллагын түр хамгаалах байранд байршуулан иргэн нийгэмшүүлэх зохицаарах хэмжээг авч ажиллаж байна. Хүн худалдаалах болон бэлгийн мүлжлэг гэмтэрэгт насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг хохирогч болгохгүй тулд нэн тэргуунд эцэг их асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй таны охин хинтээ хаана юу хийж байна? Ярьж байгаа зүйл сэтгэл хөдлөл нь ямар ч их хандлагатай болж байна. Бусдын хувцас эд зүйлийг хэрэглэж, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэж байгаа эсхийг тогтмол хянах. Цахим хэрэглээг нь анхаарч ямар хүмүүстэй найзалж нөхөрлөн өдөрт хэдэн цагийг цахим орчинд өнгөрүүлж байгаа дээр нь мөн адил хяналт тавих хэрэгтэй юм а. Ер нь бол одоо сүүлийн үед бол ер нь нэмэгдээд байгаа хандлагатай байгаа юм шиг биш. Хүмүүс нөгөө алга болоод байна гээл тий ор сургаггүй болчиход энэ гэх мэт зүйлүүд их яригдж байгаа учраас хүмүүс дор бүрний өөрсдөө болгоомжтой байгаад ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрх юм бол цагдаагийн байгууллага ханддаг ч юм уу тиймэрхүү арга хэмжээ авах нь зөв баг та. Сошиал орчинд хэтэрхий ил задгаа байгаа тэргүй мөлөө гэж боддог шүү дээ. Бас зориу чин цагаар хамаагүй явах юм бол хэрэггүй баг. Хинч хүн худалдаалах гэмтэрэг бэлгийн мүлжлэгийн хохирогч болж болзошгүй учраас охид эмэгтэйчүүдийг хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, тэднийг мэдээлэлээр хангах хохирогчдыг хамгаалж тусалж чадах хүн нь та байх боломжтой. Монгол улсад орчин цагийн дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн тэмдэглэх ажил арга хэмжээний хүрээнд нийтийн биеийн тамир спортыг сурталчлах, цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын албаагчдын бие бэлдрийн бэлтгэлийг хангуулах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын ширээний теннисний аврах шалгаруулалт тэмцээнийг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Цагдаа дотоодын цэргийн байгууллага үүсгэсэн 100 жилийн хүрээнд цагдаа дотоодын цэргийн байгууллагын алба багштын дундах ширээний тэнцээ тэмцээнийг мөрдөн байцаах албанаас хариуцсан зохион байгуулж байна. За энэ удаагийн тэмцээнд 53 байгууллагын 152 алба багш оролцож байна. За алба багш нар бол нэлээд их санаачлахтай нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Өнөөдөр оролцож байгаа алба багчтай бэлтгэл сургууль хангалттай сайн бацагдаж маш сайн хэлэн тоглож байна гэж миний хувьд үзэж байна. Тэгээд бүх айл нь тэмцээнд оролцож байгаа алба багчтай тэмцээнд амжилт хүсье. За цагдаагийн байгууллага дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой нэрэмжит 2022 оны ширээний теннисний хүч нийгэмдгийн аврах шалгаруулах тэмцээн ингээд 2 өдөр явагдах юм байна. Тэгээд манай мөрдөн байцаах газраас энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа. Маш сайхан зохион байгуулалттай гоё болж байна. Бүх одоо залуучуудаас ахуулаад ахмад насныхаа бүх тамирчдыг оролцуулаад тэгээ би ч гэсэн энэ мөрдөн байцаах албанд одоо 10 гаруй жил ажилласан. Тэгээд тэтгэврт гарчаад одоо ингээд мөрдөн байцаах албаныхаа нэрийн өмнөөс энэ тэмцээнд оруулаад эмэгтэйчүүдийнхаа төрүүлчихлээ. Их сайхан байна. Сэтгэл өндөр байна. Тэмцээн маш гоё болж байна. Трендээс нэг спорт хичээлээд ер нь бол нэг 9-10 жил одоо болж байна. Тэгээд ер нь бол манай дотоодын цэрэг 5 дугаар анги маань намайг ингээд бэлтгэл сургууль тийм аягүй их дэмжиж одоо бэлтгэлийг аягүй хангаж өгсөн. Тэгээд одоо ингээд даангаас ширээн теннис биш ер нь бол волейбол сакс гэдэг бүх талаар нь ингээд албаагчдынхаа чөлөөт цагийг ингээд зөв боловсон өнгөрөх тал дээр аягүй гоё анхаарч өгдөг. Тэгээд миний бэлтгэлийг ингээд аль болох бүх боломжоор нь дэмжиж тусалж ингээд ирсэн. Тэгээд өнөөдөр би одоо ингээд дотоодын цэрэг 5 дугаар ангиасаа ингээд төлөөлж ширээн теннис тэмцээнд оролцож одоо хэрэгтүүлэх таатай байгаа. Би ямар нэгэн клуб хичээлдэггүй хоббигоороо хичээлж эхэлсэн. Тэгээд одоо бол ер нь энэ тэмцээнд ороод цаашдаа энэ спортоор хичээллэх тийм урам зоригийг бол авлаа. Энэхүү тэмцээнийг мөрдөн байцаах алба хүч спорт хороо Монголын ширээний теннисний холбоо хамтран зохион байгуулж байгаа юм а. Тэмцээ эрэгтэй эмэгтэй холимог хосын төрөлд цагдаа дотоодын цэргийн 53 байгууллагын 152 тамирчид оролцож байна.
Илүү дэлжингүй Эрдэж Монгол аяны хүрээнд иргэний агарын тээвэрдэг цагдаагийн хэлтсийн албаагчдын амралт чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтаж уур амьсгалыг бүрдүүлэх, бие бэлтрэх чирэгжүүлэх зорилгоор цагдаагийн хэлтсийн бильярд, ширээний теннисний авраг шалгаруулалт тэмцээнийг амжилттай зохион явууллаа. Увс аймаг дахь цагдаагийн газраас аймгийн хүүхдийн өөрөө удирдах байгууллагын зөвлөлийн гишүүн хүүхдүүдтэй хамтран Улаангом сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн хүүхдийн бүлэмгийн төлөөлөл 62 хүүхдэд гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ойлголт, цахим орчны зохистой хэрэглээ зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл зохион байгууллаа. Баянзүрт дүүрдэх цагдаагийн газраас зам тээврийн хосол зөрчлөө сурчлан сэргийлэх зорилгоор зөвийг хөвшүүлээ өрөөнд ор зохион байгуулж байгаа 2 дахь шатны гар утас нөлөөллийн арга хэмжээг энэ оны 3 дугаар сарын 10-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Уг нөлөөллийн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн гал унтраах 63 дугаар ангийн жолооч албаагч нарт сургалт зохион байгууллаа. Хангуул дүүрдэх цагдаагийн газар дүргийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл цагдаагийн ерхий газрын хар тамхитай тэмцэх газартай хамтран хангуул дүүргийн хэмжээнд хар тамхигүй дүүрэг аяны хүрээнд сургалтыг зохион байгуулах ажил үргэлжилж байна. Баянгол дүүргэх цагдаагийн газраас ажлын байранд эерэг хандлагыг хэвшүүлэх, сахилга, ёс зүйн ажлын хариуцлагыг сайжруулах, албаагчдаас гаргасан шинэ санаачлагыг дэмжих, сурган датлагжуулах, соён гэгэрүүлэх зорилгоор ажлын байранд эерэг хандлага түгээ зорилттой аяныг эхлүүлэн цагдаагийн газрын хэмжээнд зохион байгуулж байна. Сонгон нархан дүүргэх цагдаагийн газраас ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран өсвөрийн сэргийлэгч бүлэмгийн 70 гишүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж, өсвөрийн сэргийлэгчдэд хууль эрх зүйн анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулж, эрх үүрэгтэй танилцуулан цагдаагийн байгууллагад зохион байгуулж буй зөвийг зөвлөх халаат зэрэг арга хэмжээг сурталчлан цаашид хүүхдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, үе тэнгийн хүүхдүүдийнхээ манлайлал чиглүүлэгч нь болох талаар уриалж ажиллалаа.